Төрийн байгууллагад байгаа 3,000 сул орон тоонд хүн нөхөж томилохгүй зарцааж байгааг ерөнхий сайд засгийн газрын гишүүдэд анхааруулад төрийн албанд халаас сэлгээ хийхгүй байхыг төрийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг оновчтой болгох, төрийн албаагчдын ажлын ачааллыг бууруулах зарим арга хэмжээний тухай засгийн газрын тогтоолоор үүргэжүүлж байгаагаа мэдээллээ. Төрийн албаны 3,000 орчим сул орон тоог нөхөх сэлгэн шилжих үйл ажиллагааг яам агентлагийн чиг үүргийн шинжилгээ хийгдэж дуусах хүртэлх хугацаанд зогсоож зарцаалаа. Ойролцоогоор 26 яамтай тэнцэх оронтой дунджаар 7.4 тэрбум төгрөгийн цалингийн санг хим. Төрийн албаагчдыг сар улирал хагасжил жил тутам 20-30 төрлийн тайлан мэдээ бичгээс чөлөөлж ижил агуулга бүхий тайланг нэг удаа гаргадаг болгохоо ерөнхий сайд хэллээ. Өнөөдрийн тогтоолоор төрийн албаагчдаас тайлан нэххийг хориглолоо. Төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс нэхгүй гэж хуульчсан ч төр мэдээллийн хоорондоо сольждоггүй асуудал байсаар байна. Иймд хуулийн хэрэгжилтэнд анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болголоо. Мөн ажлын цагийн менежментийг уян хатан зохион байгуулах төрийн албаагчдын амралтын өдөр бямб ням гарагт ажиллахгүй байх, ажлын 5 өдрийн 1 өдрийг захимаар буюу зайнаас ажиллах зэрэг шийдвэрийг өнөөдрийн тогтоолоор олголоо.